За намайг инхтэй гэдэг, Баавасангийн инхтэй гэдгээ. Би ч одоо ихэс хоёулаа хүн байгаа. Тэгээ нөх юм олон хүүхэдтэй айлын одоо бэр болж ирээд нэг 44 жил болж байна да. Тэгээ 81 онд сургууль төгсөж ирээд энэ Баянтүмэн сумда ажил амьдралынхаа гарааг эхэлсэн. Тэгээ 81 оноос хантайгаа танилцаад тэгээ гэр бүл болж одоо 4 сайхан хүүхдийн ээж болоод явж байна. Тэгээ одоо би энэ айлд бэр болж ирснээрээ одоо маш их олон дурсамжууд, сайхан дурсамжууд байдаг. Тэгээ би чинь нөгөө цөөхөн маш олон хүүхэдтэй айлын нөгөө бэр болж ирээд тэгээ дүүнэрээгаа хастай нэрийг нь ч тогтоохгүй нэрээ хөдөлжсэн үе зөндөө эдгийн нөгөө. Манай дүүнэр чинь нөгөө 12 дүүнэр тэгээ бүгдээрээ 2 нэртэй. Нэг нэрийг нь л тогтоох гэж л нэрээ гэцэдэг ажил олон сайхан инээтэй дурсамжууд байдаг юм аа. Тэгээ ээж аав маань залуухан байлаа. Тэр үед аав маань малын их эмч. Ээж маань тэр суманда одоо бүхэл туслах аж ахуй тэгээл ганц цэцэрлэгийн багш гэл янз бүрийн туслах ажлуудыг бас хийж байсан. Тэгээ би ийм сайхан айлын одоо бэр болсондоо бүр баярлаж авдаг. Миний ээж тэгээ сайхан өндөр насыг насллаа. Дөр хүүхэд бидэндээ одоо 90 хэдэн насыг наслал одоо хамт байна гэдэг чи одоо маш одоо сайхан зөв шүү дээ. Энэ хэр баргийн хүн одоо тэл наслахгүй юм чинь. За тэгэл ингээд яриад ивэл хөгжлөлтөд түүхүүд ингээд зөндөө байд юм аа нөгөө олон хүүхэдтэй. Тэгээ хоол унд нь ч гэсэн ингээд өөрчтэй нөгөө би ч н одоо бараг л эртний хойлоо юм чинь нөгөө эгч маань айлын эхнэр намаа 8 дугаар ангид тахтал явцсан. Тэгээ би ч н айлын ганц хүүхэдтэй адилхан хүн. Тэгэл ирээл бараг л ер нь буруу зөрөө харж л нэг хоол унд идмээр л юм болдог байлаа. Тэгээд дүүнер маань орж ирээлсэн нэр нэг одоо хөрөн гоо яах юм бол нэг нь орж ич нэг хэсэг жоохон хоолж дараагийнх нь орж ич нэг хэсэг хоол идчихэл ингээд байдаг. Тэр гойрлог гонц зоорч байгаа энэ нөр надад аягүй хөвгөлтэй агамчинд нөгөө олон. Тэгээ манайх чинь бүр төм божигнсан. Замын жолооч нарч байж лэн, сумынхан байж лэн, нацаг эмч гээл нацуган хүүхдүүд сурлагтай, нацугайхал гэдэг тийм айл байсан. Тэгээд за бом божигнсан ингээл явуулын хүмүүс чамаагүй ороод гарч илээдэг. Дүүрэн хүмүүс тоглосон. Тийм айл надад их сонин содон гоё байсан. Тэгээд тийм айл одоо би бэр болж ирсэндээ одоо их баяртай байдаг да. Тэр чинь бол арай жоохон гэтрүүлэгтэй хаа. Тий. Захаас нь одорголж байгаа. Тий. Их хоёр манай улан барихаа их хоёр харин айгу сайн мэд юм аа. Дорндод нэг цэргийн алба хаажсан. Тэгээд нэг шүн ингээд манайхаар ирдэг байхгүй юу. Тэгсэн чинь юу яагаад. Би босоод нөгөө цай унд хийж гисэн чинь тэрийг айгу дурсдаг юм байлаа нөгөө. Буурах маань ингээ сайхан хантай болсон байна. Намайг гэсэн залуу хүн гэхгүй бүр шөөнд босож хаал унд хийж гисэн дэр гэл. Тэгээд энхээр л ярьдаг манай буурах хэвээр нэр айгу гой задталдаг. Саар шинэл дэрүүлээл хэвээр нэр одоо кем дуухан шиг л байсан гэж ярьдаг гэсэн. Тэгээд манай өвгөн ч бас давгүй задталтна. Би тэрүүгээр нь дарахдаг гэсэн. Би өдөө хүртэл нэрээ би хүнээс айж үзээгүй нэрээ өдөө хүрсэн штэ. Тэр ойр хавийн сохтуу хүмүүсийг тэр айлуудыг би зохицуулдаг гэсэн. Тэр хүмүүс надаас айнаж авахгүй штэ. Ард нь нөгөө нөхөр нь далин дуулаад бидний зочил янаад надаас айж байгаа штэ. Тэгээд тэр чинь ухаантай штэ нөгөө тэр үе хүмүүс чинь гой задталтна. Тэгээд ухаантай ядруу хүмүүсийг чинь хайрлна. Задж чадахгүй хүмүүсийг одоо юу гэж задж яах вэ? Тэгээд нэлээд тийм авилгагүй хүмүүсийг л. Тэгээд ер нь тэгээд их л майггүй сэргэлэн гүйлгээ ухаантай нэг сайхан инээн ингээл айгүй том юм надууны шүднүүд гаргаад ингээл инээж байна. Тэгээс хүн бүхэд буурах гэн. Тэгэл аавын нэр хүнд ихээ тэр нацган хөвгдөл гэдгээ. Аавыг л их хүмүүс одоо хүндэлдэг аав ээжиг маань тэгэл тэдний хүүхдүүд сурлагтай нацган хүүхдүүд гэж тэгдэг. Аав маань олон тав үггүй тэгэл яг онч нэг хэдүү хэлэл болоо. Тэгээ би одоо өгнөрөө бас барахдаг. Ер нь бол хүмүүс ярьдгийг айгу босоо ир хүн байсан даа л гэдгийг. Тэгээд ядруу хүмүүс ч дуртай, айгу хүнд тустай, цагаахан. Тэгээ бас шооч ер нь тэгэл айгу л хинээдэг. Одоо нэг гим нь бол одоо яг хүмүүсийг таньдаггүй. Тэр нь л одоо жоохон хүн танихтай айгу мó. Тэрнээс манай хүүхдүүд бас дуурайцсан. Манайх ч одоо 4 охинтой тэгэл ээж аавын холимог байна. Ерөнхийдөө аавал амьтай хүүхдүүд. Охтооч нь ер нь тийм л байд юм шиг байлаа. Тэгээ бид чинь 33 жил амьдарсан.
Тэгэл одоо нэг гентил юм болсон доо тэрнээсээр би ч одоо тэгээд баг өгнөөгөө би баг л нэрээ өгөхгүй юм шиг бодож ирсэн шүү дээ нөгөө. Хэр баргийн өмнөөс нөгөө айхгүй шүү дээ. Одоо тэр бурай зангуудын одоо тэр гутга балиус одоо ууж идэх юу тэр машин тэрэг мөр ер нь л нэг юмнаас айхгүй. Аягүй тийм зоригтой тийм хүн байсан. Тэгээ миний нэг яг ингээд өвгөн маань ингээд өнгөрөөд шанхар шувуу ингээд зөрөөд ирсэн шүү дээ. Би тэрийг аягүй бэлгшээдэг. Тэгээ 3 сар ингээд шанхар шувуу надтай амьдэрсэн шүү дээ нөгөө манай цонхон дээр. Тэгээ би ч нөгөө тал төв газрын хүн мэдгүй энэ ямар шувууг хүмүүс асуусан чинь шанхарчтай гэжсэн. Тэгээд л би бүр ямар сони юм бэ гэх тэрийг өдөртөө ингээд байхгүй болчиход байгаа байхгүй. Тэгээд хизээд хаанаас ирээд байгаа ингээд харсан чинь яг 5-аас 5:20 хооронд яг баруун урд зүгээс ирээд цонхон дээр суугаад 3 сар амьдэрсэн шүү дээ. Тэгээд би тэрийг ямар ч гэсэн эхлээд нэг шуу болсон байх л гэж боддгий. Тэгээд эрд зоригтой тийм өстой босоо хүн байсан даа гэж ярьдаг байсан болохоор. За тэгээд л ингээд одоо өдөөд нэ 65 6 нас хүрээд өдөө хүртэл энэ айлын одоо бэр болоод олон дүүнертэй явж байгаадаа би их баяртай байгаа. Би ерөөхдөө 182 см өндөр ахгүй юу? Тэгшин нуруутай сайхан. Тэгээ манай октод ер нь бүгд урайсан шүү. Бүгдээрээ өндөр. Тэгээд бас нэг аавын сэргэлэн зан ер нь юм уу байгаа. Ер нь бас нэг юмд үнэж шудрах. Бас нэг ил үхтэй те нэг тийм яриа тэрнийгээс аавыгаа дуурсан талууд байгаа шүү. За ингээд тест дүүнэртээ маш их баярлалаа. Ер нь дүүнэрийнхаа цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. Тэгээ одоо бүгдээрээ ингээд элэг бүтэн урт удаан амьдралыг хамтдаа туулцгаая.